Энд бичсэн энэ илэрхийлэл хаалт байсан байгаагүй адилхан хариутай байх нь уу гэдгийг бодож үзэсгэе. Үүнийг бодохын тулд бүгдээрээ эхлээд хаалттай байхад ямар хариу гарах нь үзье. Хаалттай байх юм бол эхлээд хаалтан доторхыг бодно. Хаалтанд 8-аас хасах нь 3 гээд 5 гарна. Тэгэхээр 5-ыг үржих нь 8, хасах нь 3 болно. Одоо үржүүлэх үйлдэлээ хасах үйлдэлээс өмнө гүйцэтгсэн гээ. Үйлдэлийг гүйцэтгэх дараалал нь юм байдаг шүү дээ. Үржүүлэх болон хуваах үйлдэлийг эхэнд нь гүйцэтгэдэг. Хаалт байвал хаалтан доторх илэрхийллийг эхэлж гүйцэтгэнэ. Тэгээд дараа нь үржүүлэх, хуваах, нэмэх, хасах үйлдэлүүд дараалаад байвал үржүүлэх болон хуваахаа эхэлж гүйцэтгэнэ. Тиймээс 5-ыг 8-аар үржүүлээд 40 гарна. Түүнээс 3-ыг хасаад 37 гарна. Одоо бүгдээрээ хэрвээ хаалт байхгүй бол ямар хариу гарахыг бодъё. 8-аас хасах нь 3, үржих нь 8, хасах нь 3 болно. Үйлдэл гүйцэтгэх дарааллаа санах хэрэгтэй. Үржүүлэх үйлдэлээ ихэнд гүйцэтгэдэг дүрмтэй. Тиймээс 8-аас үүнийг хасахын өмнө бас үүнээс 3-ыг хасахын өмнө 3-ыг 8-аар үржүүлнэ. Хэрвээ хаалт байхгүй байвал үйлдлийн дарааллын дагуу үржүүлэхээ эхэлж гүйцэтгэнэ. Үүнийг тодтохын тулд би энд хаалт тавьсан ч болно. Тэгэхээр энд 8-аас хасах нь 24, 8-аас хасах нь 24. Энэ доор бичиж. 8-аас хасах нь 24, хасах нь 3. 8-аас хасах нь 24, хасах нь 3. 8-аас 24-ыг хасаад сөрөг 16, ахиад 3-ыг хасахаар сөрөг 19 болно. Тиймээс хаалт байх хэсгээс шалтгаалаад маш өөр хариунууд гарч байна.